Альфа театрын хамгийн анхны жүжиг бол Фауст жүжиг тийм. Фауст жүжиг би Фаустын дүрд тоглож байгаа. За намайг Суурын Болд Эрдэнэ гэдэг 99 он соёл урлагийн сургуулийг төгсөөд 2000 оноос хойш Улсын драмын Эрдэнэ театрт жүжигчнээр ажиллаж байгаа. За би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг хам бүл зургуулаа. За эхнэртэйгээ бол бас нэг ангид сурдаг байсан. 97 онд бол өөрөө ч жоохон байсан тэгсээ ингээд юу гэдгийг ингээд одоо ахын дөөч гэж хэлж болдгоо тий. Тийм үе байдаг шүү дээ. Тэгэл нэгдүгээр төрөхөд төрж исэн. Тэгээд яг болж исэн тэр үе бол их л гоё санагдсан сандраал. 10 дугаар анги төгссөн жилээл яг манай ээж намайг чиглүүлээ. Чи ер нь жүжигчин болсон дээр баха. Манай ээж намайг бэлдээд тэгээд эзэлтийн шалгалтанд бэлдээд оруулж ирсэн байхгүй. Сайхан л та урлагийн хүн байна гэдэг. Маш олон дүрүүд тоглоно гэдэг маань олон өөр хүний ертөнцөөр аялах, аялж үзэх, хаан болж үздэг, харцч болж үздэг, эмч, цагдаа, дээрэмчин, одоо юу гэдгийг тонуулчин тий. Тэгэхээр энэ олон хүний сэтгэл зүгээр аялна гэсэн. Энэгээр бас сайхан. Амьдрал дээр унигтай зүйлс тохиолдоход их сонио одоо юу гэдгийг өөр тохиолж байгаа хэрнээсээ хүн яг ингэж мэдэрдэг юм биш үү? Ийм ааш аяг гаргадаг юм гээд гаргасныхаа дараагаар тэрийг ингээд өөрийн мэдлэгөө өөр дотроо одоо юу гэдгийг сейвлж авах, хадгалах те. Энэ бол бас нэг бодлоо ажиллаа хийж байгаа. Тэгэхээр хүн жүжигчдийн мэргэжил бол бас ажиллаж байхдаа одоо амарж байхдаа ажиллаж гин гэсэн. Та нараа миний мэдрэмжээс хуваалцмаар байна. Тэгвэл би хэлээ л дээ. Фауст бол 4-т 8 альцж хор уугаад тэр бүхэн хормын дотор амьдралын бүхэл үе шатуудыг дамжиж үзэжтэй эрх мэдэл, эд хөрөнгө, хүсэл тачаал, дур хүсэл, энэ дурлал, хөрөнгө мөнгө энийг ингээд дамжиж үзэж аз жаргалын томьёод хүнд зориулсан аз жаргалын томьёод хайж оролдож байгаа ийм дүр байхгүй. Би одоо бүрэн гүйцэд ханаж садаж үзмээр байна. Би бүтэн ойртоо удаж үзмээр байна. Дүрд тоглоно гэдэг чинь ингээд тал нь бас би өөрөө байх хэрэгтэй. Миний онцлог шингэсэн байх. Нөгөө дүрийн бас өөр дүм хийж байгаагүй нөгөө дүрийн мөн чанар онцлогууд нь бас гарч ирсэн байх. Энэ хоёрыг нийлжээж өөрийн гэсэн өвөрмөц дүр бий болох хэрэгтэй байна. Айдас болгоомжл ачаагүй өчүүхэн зүрхэн тэднийг даруу замтай гэсэн халхавчанд оруулаж өөдөөс минь эгцэж харж чадахгүй дальдчиж ганцхан залхмаар урагшлах улгаан гიშгэлдүүд нь миний оронд бэлс болох нүүдэл байдаг. Биднээс юу гэдэг өөрийгөө би бол хамгийн мундаг нь байна ч гэдэг юм тэгж бодож ерөөс болох. Зөндөө хүмүүс байх. Биднээс илүү хойштооч илүү гарах хүмүүс хажууд чинь өмнө ч байсан, одоо ч байгаа, цаашдаач байна гэж бодох хэрэгтэй. Тийм ээ. Энэ үед чи ямар ч хүчтэй, ямар ч эрх мэдэлтэй бэрс байсан оройтсон байдаг юм да. Ямар нэгэн бүтээл төрөх алдаатай, оноотой зөндөл юм байдаг шин. Алдчихээж тэр чинь оноо бий болдог. Одоо нөгөө дашвалбарга нэг юм шүлэг байдаг шин. Амьдтаа бие биенээ хайрладаг. Энэ шүлэг бол ер нь аз жаргалын тухай их гоё тодорхойлсон гэж би ойлгодог. Амьд явна гэдэг бусдад хайраа түгээх. Аз жаргал гэдэг бусдаас хайр хүлээх нэр баг. Хүн ер нь яг амьдрахын тулд аз жаргалтай амьдрахын тулд ямар нэгэн дуртай мэргэжлээ сонгож игээд тэр дуртай мэргэжлэрээ ажиллаа. Тэрнээс аз жаргалтай тодорхой хэмжээний орлого олоод тэрүүгээр амьдралаа зохицуулаад тэгээд дуртай ажиллаа энэ чинь л одоо бас аз жаргалын нэг хэлбэр шүү дээ.